Хүүхдийн мөнгө. Энэ бол Монголын төрөөс ард иргэдтэй чиглэсэн хамгийн зөв зүйтэй үр дүнтэй бодлого. Тэр тусмаа хэнийг ч ялгуурлан гадуурхаагүй. Улс орны өнцөг булан бүрт орших мянган гэр бүл, тэдгээрт өсөж хүмүүжиж байгаа олон зуун мянган хүүхэд багчуудад зориулсан ийм өргөн далайцтай оновчтой бодлогыг Монголын төр ардчлалын 30 жил байтугай түүнээс өмнөх цаг хугацаанд амжилттай хэрэгжүүлж үр шимийг үзэж байсангүй. Анх хүүхдийн мөнгөний төслийг хэн санаачилсан юм бол та мэдгүй. Ястаа мэдгүй. Хэн санаачиллаа да тэр чинь. Яг сайн мэдгүй байна. Мэдгүй. Мэдгүй байна. Санахгүй байна. Ястаа мэдгүй. Энэ бодоход хөрөлсөн хүлээлгүүд. Хөө юм болоо. Энэ бол монголчуудын нийтлэг дутагдал. Ард түмний төлөө, ирээдүйн хойч болсон үр хүүхдүүдийнхээ төлөө зүтгэсэн ажил хийсэн хүнийг мартчихдаг. Тийм ээ. Хүүхдийн мөнгийг хэн санаачилсан бэ? Та хүүхдийн мөнгийг хэн санаачилсан юм бэ? Гүндэлээ. Өөрчлөлт гэсэн гүндлэг шүү санаачилсан гэж ярьдээ. Хүүхдийн мөнгийг анх хэн санаачилсан юм та мэдгүй. Гүндлээ. Мэднэ. Гүндэлээ санаачилсныг мэднэ би. Одоо гүндлээ гэдэг Улсын хурлын гишүүн анх төслийг санаачилж бий болгож ирсэн юм бэл. Хөвсгөл нутгийн ард түмний итгэлийг удаа дараа хүлээж, Монголын төрд ажилласан тухай бүртээ улс үндэстнийхээ язгуур эрх ашигын төлөө тэмцэж, тэгснийхээ төлөө сайн саараар дуудулж явсан Ламжовын гүн далай 2004 онд анх хүүхдийн мөнгийг санаачилж, батлуулж, монголчууд 2005 оны 1-р сарын 1-ээс хүүхдийн мөнгө авч эхэлсэн. Яг 2003 оны 12 сарын 25-нд хүүхдийн мөнгийг анхан би санаачлаад тэр 2004 оны одоо сонгуулийн мөрийн хөтөлбөр хийж исэн тэр шилэн байранд сууж байхад нь би бүр өөрөө хүсэж ороод за надад ерөөсө 3 санаа байна л гэсэн. Нэгдүгээр за хүүхдийн мөнгө өгье 10 мянган төгрөг өгье. Хүүхэд болгонд өгье гэсэн. За гэж бичсэн. Би ийм 3 санал өгсөн. Уг нь гурвангийн оруулсан. Эндээс хамгийн одоо алдартай нь гэдэг юм уу? Өнөөдөр Монголын ард түмэн хүүхдүүд авж байгаа нь хүүхдийн мөнгө. Ингээд сонгуульд бол ярьсан. Тий. Хүүхдийн мөнгө л өрх гэрзүүл маш их нэмэр болж байгаа шүү дээ. Одоо энэ 20 мянгаар чи амьдарж байгаа айлууд маш олон байгаа. Одоо амьдрал нь бас хэцүү хүмүүс үл яг энэгээр л амьдарч байгаа. Тэр үед л би 2 хүүхдийн мөнгө авдаг байсан. Нөгөө биш 5 хүүхэдтэй 3 хүүхэд нь болохоор том болцсон байсан. 2 хүүхэдтэй л яг тэр үчим бас мөнгөний ааш юу байсан болохоор 20 мянган төгрөг их л мөнгө байсан. Хүмүүс томчуулууд одоо нэг гэр хорооллоор явж үцэхгүй мэдэхгүй тий. Тэгэр чи энэ амьдарч тэр мөнгөөрөө амьдарж байгаа хэцүү амьдралтай хүмүүс маш их байгаа. Орон гэрээр нь орсон ч идэж ухамгүй. Тэгээ өмсөх зөв хүүхдүүдэд нь хэцүү ном дэвтэр авч чадахгүй тийм айлууд бол маш их байгаа. Хүүхдийн мөнгө гэдэг бол ард түмэн биднэрт маш их хэрэгцээтэй. Хүүхдэд бол бас үнэн их хэрэгцээтэй байдаг. Энийг бол санаачлан гаргасан гүн далай гишүүний одоо хуулиар батлагдаж орсон энэ хүүхдийн мөнгө бол хүүхэд бүхэнд өөртөө нь их л амин чухал байдаг. Тэгвэл 15 жил үргэлжлэхтэй тоо хэмжээ нь ахиж нэмэгцээр байгаа хүүхдийн мөнгө хөшигний цаана амьдардаг Монголын нийгмийн жинхэнэ үнэн төрх болсон иргэдийн амьдралд хэрхэн тус нэмэр болж байна вэ? Намайг очротын ууган тяа гэдэг. Би 7 хүүхэдтэй. 5 тустай гарцсан. Одоо 6 хүүхэдтэй амьдардаг. Манай том чи 13-тай. Тэгээ дараах нь 11-тэй. Тэгээ 9 настай. Тэгээ 6 настай. Тэгээ 1 настай. Өдөр тутам тэгэл хүүхдийн мөнгө тэгэл хүүхдэд голцоо хүүхдүүдтэй л ажилгүй юм чинь тэгэл хүүхд нь юу хэрэгтэй тэрийг л хүүхдүүдэд зарцуулна. Хоолунд тэгэл хувцс хунар бас ахуулаад. Манайх нөө юу яаж аахгүй нэг хүүхдийн мөнгөө цуглуулад хашаа барих га мөнгө цуглуулж ирсэн. Тэгээ сая чи нэг гинт хүүхдийн мөнгө нэмэгдээл
Тэгээ энд одоо тэгэл энэгүүрээ манайх чинь маш их юу болж байгаа юм чинь. Нэмэр болж байгаа юм чинь нөгөө шинэ хашаа ярьж байгаа. Одоо энэ хашааг манайх авч байгаа нөгөө хүүхдийнхаа мөнгөийг цуглуулад энэ хашааг барьж байгаа байхгүй. Айгу хүүхдийн хөсөл мөрөөдөлтэй. Тэгээ хашаа барина, тэгээ хашаан дотор мод тайлна гэж хүүхдэд байна. Уран цэцэрлэгийн туслах шийдэг. Тэгээ 2 сараас хойш ер нь баг ажилгүй гэртээ суусан. Тэгээ энэ хүүхдийн мөнгө нэмэгдэж авахт хамаагүй нэмэртэй. Тэгээ нэг гэр орноо хүртэл янзлаад нэг будаад авцсан тал байгаа л да одоо хүүхдийн мөнгө нэмэгдснээр. Тэрнээс ажилгүй хүн гэр орноо янзлаад бодож шамхтна гэж бол байхгүй л да. Хамаагүй нэмэртэй болоод тэгэл яагаад одоо нэг хашаагаа янзлчих санаа байгаад байгаа. Үннийг ичсэн тэдний үгийг аргасан. Бид 1990 оноос хойш сайн сайхан юм их сонссон. Алт хөтөлбөр, тамсаг булгийн газрын тос, уул уурхай, оюу толгой, таван толгой, Эрдэнэтийн 49% гээд. Угтаа бол энэхүү сонсогдоод л өнгөрдөг сайхан зүйлсээс Монголын ард түмэнд, Монголын олон улсад ижил тэнцүү хүрч чадаж байгаа ганцхан зүйл бол хүүхдийн мөнгө юм а. Ламжувын гүн далай гишүүн хүүхдийн мөнгийг санаачлан батлуулахад анхны хүүхдийн мөнгө авч байсан хүүхдүүд өнөөдөр аль хэдийн аав ээж болцоон одоо тэдний хүүхдүүд нь залгамжлуулан хүүхдийн мөнгөө авч байна. Бүр нарийн ярвал өнөөдөр эмээ өвөө болсон иргэд манч залуу насндаа хүүхдийнхээ мөнгийг авч амьдрал ахуйдаа дэм болж байсан бол өнөөдөр ач зээ нарна гээд бүхэл бүтэн 3 үеэрээ хүүхдийн мөнгөний үр шимийг хүртэж ирсэн үе нийгэмд бий болжээ. 2013 онд 10 жилээр өгчөөс. Тэрнээс өмнө бол одоо 18 хүрэхээс өмнө хүүхдийн мөнгө тогтмол авч ирсэн. Анх хүүхдийн мөнгө буугаал тэгэл манай аав ээж хоёр намайг нэг хүүхдийн мөнгө хадгалъя. Дансандаа ингээ хадгалъя гэж хэлсэн. Хүүхдийн мөнгийг бол би жаахан байхдаа бол өгдөг байсныг мэднэ. Гэхдээ гар дээр бол авч үзээгүй. Тэгээд сүүлд аав ээжээс сонсох нэ хүүхдийн мөнгийг шууд хадгаламжтай холбоод тэрийг хоримтлол болгоод үүсгэж болдго юм лээ. Аав ээж болохоор ярьж байгаад хүүхдийн мөнгө чи ингээ хадгалчихъя гэд. Тэгэд одоо оюутан болохоор чи ирээдүйд чи хэрэгтэй гэд. Тэгээд хүүхдийн мөнгөө ингээ тодорхой хэмжээгээр ингээ сар болго ер нь хоримтлолд байсан. Тэгээд хадгалаад тэр үедээ ч хүүхдийн мөнгө гэл хадгалж байгаа гэж боддог ш. Тэгээд 6 сарын 1 болоод хүүхдийн баяр болоод байж ирсэн. Тэгсэн чинь харин манай аав ээж харин гинт надад харин ундаг дугуй бариад ирдээ. Тэрийг би болохоор одоо өөрөө хүүхдтэй болоод охинтой болсныхаа дараа бас мэдсэн л дээ. Тэгээ хүүхдийн мөнгө ер нь цаашдаа ямар ашигтай үр дүнтэй вэ гэдгийг огт мэддэггүй байсан. Яг оюутан болоод ирсэн чинь нэг өдөр ингээд ээжтэйгээ хамт яг оюутан болоод нөгөө эхнийхээ төлбөрийг хийх гээд явж байгаа байхгүй. Яг төлбөрөө хийх гээд яг мөнгө төгрөгийн асуудалтай байж байгаа. Нөгөө хадгаламжаа аваад яг анхныхаа төлбөрийг тэгж маш гоёор тэгж ямар ч асуудалгүйгээр хийж ирсэн. Тэгэл би гайхаад амар баярлал юу илээ гэсэн чинь харин аав ээж маань хүүхдийн мөнгө чинь цуглараад хүүхдийн мөнгөөр чи аав ээж нь ингээд дууг нь авч өгч гинэ гэд хэлж байгаад их анх удаа баярлж байсан. Өөрөө охинтой болсныхаа дараа хоримтлалд үүсгэж охиныхаа цаашдын ирээдүйн төлөө бас ингээд сурч боловсруулахад нь сургалтын төлбөр маягаар хадгалаад боловсруулаад явж болох юм байна гэдгийг мэдсэндээ би бас баг зэргийн мэдээлэлтэй болсон. 2004 онд тэр үеийн улсын хурлын гишүүн Ламжовын гүн далай анх хүүхэд бүрт сар бүр мөнгө олгох ажлыг санаачлан хэрэгжүүлж тоог хэмжээг нь дахин нэмэгдүүлснээс хойш энэ нь улс төрийн намуудын урдаа барьдаг зүйл болжээ. Өөрөөр хэлбэл улс төрийн хүчнүүд хүүхдийн мөнгөний зэрэгцээ ард түмний амьдрал ахуйд шууд нөлөөлж чадхаар өөр ямар ажлууд санаачилж хэрэгжүүлж болох талаар судалсангүй. Тиймээс аялдан дагдаг биш шинийг санаачилж хэрэгжүүлж чаддаг хүн Монголын ард түмэнд юу хэрэгтэйг мэддэг хүн төрд ус агаар шиг хэрэгтэй юм байна. Тэгээ өөр хүүхдэд нь бүр нэмэр болоод энэ 100 мянган өшөө цаашаа бүр ахаад нэмэгдээ 200 болсон ч яах. Гэхдээ дандаа юунаас бэлдэнчлээд байх тийм сонь биш тий. Тэрийг үр хүүхдтэй л зориулаад эрдэм боловсролд зориулж бол болох байх л гэж би бодоод байна. Тэгээ одоо энийгээ сайхан хэрэгжүүлээ цааш нь улам өргөжөөд ингээд төмөн олондоо түгээгээд ингээд явбал зүгээр юм уу гэж бодож байна. Энд чинь бол бас юу яг хүүхдийнхаа эрх ашигын төлөө бас
дуу хоолойгоо гаргаад хүүхдүүд болгонд 20,000 төгрөг өгнөгээ тэр үед явж ирсэн. Энэ бол ард түмний амьдрал дээр нэмэр болсон. Ямар ч засгийн үед одоо энэ хүүхдийн мөнгө одоо үе үедээ ингээ алдагдахгүй цаашаа улам сайхан хэрэгжээд энэ хүүхэд бүрд маань улам сайхан хөгжөөд ингээд яваасай л гэж одоо хүсэж байна. Өө бахарлаггүй яах вэ? Анханаас нь санааталж байгаа гүн даалгаа одоо баярлж байна. Одоо наад хүн болгон л баярлж байгаа бас ярьж байна. Манай аймгийнхан 2012 онд гүн даалга гишүүн бас санаагаараа сэтгэлээр энэ хүүхдийн мөнгө 20,000 төгрөг хүүхдүүдтэй өгсөнд их талархаж байна. Баярлж байна. Хүүхдийн мөнгийг санаачилж олон хүүхдийг баярлуулсан гүндлаа гишүүндээ баярлаа гэж хэлье. Энэ одоо хүүхдийн мөнгийг санаачилж ингэж бидэрт хүргэсэн гүндлаа гишүүндээ баярлаа гэж хэлье. Ламжовын гүн далай хүүхдийн мөнгийг санаачлан хэрэгжүүлж өнөөдрийн хүртэл Монголын хүүхэд багчууд өрх бүр үр шимийн хүртсээр ирлээ. Тэр зөвхөн санаачлагч төдий бус зөв зүйтэй бодлого тодорхойлогч эхлүүлсэн ажлаа эцсийн хүртэл тэмцэж бүтээж чаддаг төрийн түшээ. Тэмцэл бүхэн нь ард түмний талд ялал тавьчирсан удирдагч юм. Тэр ирээдүгээ дэмжсэн. Одоо түүнийг дэмжий. Мөнх тэнгэрийн хүчин дор мөнхөд цэлэл зарай эцэн хэр далайми эцэн Монголын амин сүнсмин олси эцэн хөрдө сэрдэгминэ ососны хатанга их бабай in the Mongol Balkans, ich durchziehe ganz kommt zum Kirchen, Би нутгийн ах гүн далайг дэмжиж байна. Би хөвсгөл нутгийн хүү гүн далайгаа дэмжиж байна. Би нутгийн дүү гүн далайгаа дэмжиж байна. Би эмч улс төрж гүн далайг дэмжиж байна. Шудраг нэр дэвшигчээ би ч гэсэн дэмжиж байна. Хөвсгөлчүүд гүн далайг дэмжиж байна.